асуух юм байна. Одоо ерөнхийдөө тийм нөгөө данстуудаа засахаар ойлголцсон тийм таад систем нэрээ CT системийнхаа данстуудтай адилхан болгоод засварлаад өгнө шүү дээ. За одоо хэрвээ компьютер дээр орж ивэл ороод засаад татаж олж өгнө гэдгийг шалгаад. Байна. Асуухан бол байхгүй шүү. Дансны бичлэлт Бас цалингийн. За одоо тэгээ дансны бичлэлтэд татуулахаар болчихлоо засчлаа. За манай хоёр няран маань болохоор хоёр нэгтгэн маань болохоор ерөөд ажиллаж исэн юм байна. Хоёр няран маань болохоор ороод удаагүй. За манай няраа ажиллахад юу гарч ийн асуудал юу вэ? Одоогоо айгуул сая нэг хэдэн сарын өмнө сургалтанд суулсан. Одоо ерөнхийдөө програм дээр ажиллаж чадчих. Гайгүй. Асуух юм юу вэ? За материалын орлого, Үндсэн хөрөнгөний орлого авах. за үндсэн хөрөнгөний орлого авч гэж. За үндсэн хөрөнгөний орлого авах үндсэн хөрөнгөний орлого гэдэг үг орчиж байгаа тийм ээ. За тэгээ удирдлагын цэснээс шинээр орлого авах байгаа учраас шинэ баримт гэж ороод за ингээд цонхноогоо давуу ерөнхийдөө хөрлөв. За хамгийн ихэнд нь болохоор хөрөнгөний нэр гэж юм тийм ээ. За хөрөнгөний нэрийг бичиж өгч юм гэсэн. За тэг хэмжих нэгжээ бичээд. За дараачих нь юу гэж эд хариуцагч гэж юм байна. За тухайн эд хариуцагчаа сонгож байна. За нэгжийн үнэ гэдэг дээр тухайн нэгжийн үнэ оруулчихна. За тоош ширхтэр болохоор тухайн хөрөнгөө хичнээн ширхгийг авч байгаа юм бэ гэдгийг оруулчихна. За шинээр авч байгаа учраас хөрөнгөлөгцөн илэгдэл байхгүй. За ашиглалтанд орсон өгнө. За энэ чинь 3 өгнө байгаа шүү дээ. Энэ чинь болохоор ашиглалтанд орсон өгнө. За энэ болохоор орлогот авч байгаа өгнө. За орлогот авч байгаа өгнөгийн доотлолтоо ахиад ашиглалтанд орсон өгнө. За энэ 3 өгнө нь болохоор ерөнхийдөө ижилхэн байвал зүгээр их шүү дээ. Гэхдээ нөгөө нэг ямар тохиолдолд зөрөггүй гэхээр тухайн хөрөнгөө энэ чинь болохоор орлогот авч байгаа өгнө байна шүү дээ. Манай хүлээж авч байгаа өгнө. За энэ нь болохоор ашиглаад эхэлж байгаа өгнө гэсэн үг байна. За энэ 3 маань ерөнхийдөө ижилхэн байвал зүгээр их шүү дээ. За ямар тохиолдолд зөрүүтэй авах вэ гэхээр тухайн хөрөнгөө авчаад ашиглахгүй хадгалж байгаа ч юм уу одоо нэг тоног төхөөрөмж авчаад ашиглахгүй байж байгаад за 2 сарын дараа ашиглаад эхэлж байгаа тохиолдол ч юм уу. За тийм тохиолдолд ерөнхийдөө зөрүүтэй байх гэсэн. Ихэнх тохиолдолд адилхан байна гэсэн. За ашиглах хугацаа гэдэг дээр тухайн хөрөнгийнхөө нөгөө нэг хөрөнгийн илэгдэл тооцох журам гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэрэн дээр зааснараа тухайн хөрөнгө нь одоо хэдэн жилийн ашиглалтын жилдээ ах юм тийм. Янз бүр байгаа шүү дээ тухайн хөрөнгөөс шалтгаалаад. За одоо програм хангамж компьютер тоног төхөөрөмж болохоор ерөнхийдөө шинжлэгдсэн журмаар 2 жил болсон байна тийм ээ. За бусад тоног төхөөрөмж бол 5 жил ч гэдэг юм уу. Тавилгын төвшил бол 10 жил гэх мэтчлэн. За ашиглах жилээ зөв оруулж иж илэгдэл маань зөв бодогдно тийм ээ. За бүртгэлийн данс дээр тухайн хөрөнгө маань ямар бүртгэлийн дансанд харьяалагдах хөрөнгө вэ гэдгийг тодорхойлох юм тийм ээ. За машин тоног төхөөрөмж тавилга за ном гэх мэтчлэн програм хангамж гэдэг тухайн яг хамаарах ерөнхийдөө юугаа сонгож байна. Хөрөнгийнхөө дансыг сонгох гэсэн үг байна шүү дээ. За би энийг болохоор ерөнхийдөө тоног төхөөрөмж юм аа гэж сонгож байна. За энэ чинь ингээ бүртгэлийн данс сонгонгууд л артлт нь илэгдлийн данс маань автоматар дагаж сонгогдож байгааг анзаарч байгаа. Тэгэхээр артлынх нь илэгдлийн дансыг ерөнхийдөө гараад хөдөлгөх шаардлагагүй гэсэн үг байна шүү дээ. Бүртгэлийн дансаа сонгонгууд л илэгдлийн данс маань автоматар сонгож байна. За илэгдлийн зардлын данс маань автоматар гарч ирж байгаа. За илэгдлийн зардал маань болохоор үндсэн хөрөнгийн илэгдэл хорогдол буюу 219.3 гэсэн илэгдлийн зардлын дансанд тусгадна гэсэн үг байна тийм ээ. За тэгээд дахин үнэлэгдсэн хөрөнгө бол энэ чинь дахин үнэлгээний зөрүү гарч ирнэ. За шинээр авч байгаа хөрөнгө учраас зөрүү гарч ирэхгүй байна. За энэ serial дугаар, агуулгын номер, байршлын дугаар, тавиур, тайлбар гэх мэтчлэн энэ цонхнууд дээр болохоор бүглэх шаардлагатай гэж үзэх юм бол та дурын байдлаар бүглээд явуулж болно. Шаардлагагүй бол хоос орхисон ч болно гэсэн үг байна шүү дээ. За одоо жишээ нь энэ камер маань тийм манай 1-р агуулгын тийм. За энэ байршил гэхээр одоо юу гэдэг
50-өр 1 ч гэдэг юм олон 50-өрт бол. За 50-өр гээд 50-ын дугаарыг бичээд өчөж болох нь тийм 5 дугаар 50-өр дээр байгаа гэжлээ. За компьютер камерыг зарим нэг хөрөнгүүд маань болохоор serial дугаартай байдаг тийм ээ. Олон орондоо. За тэр дугаарыг мөн адилхан оруулаад өчөж болно гэсэн. За тайлбар дээрээ болохоор нэмэлтээр нэг тайлбар бичээд өчөж болно. За ингээ хөрөнгөний мэдээллийн маань хэсэг дуусж байгаа. Хөрөнгөний мэдээлэл хэсэг. За одоо юу хэлж чинь тэгэхээр орлогын бүртгэлийн маань хэсэг хэлж байгаа гэсэн. За энэ орлогын бүртгэл дээр юу орж ирэх вэ гэхээр яг нөгөө нэг тухайн хөрөнгөө хаанаас яаж авч байгаа юм бэ гэдэг юм харагдана. За баримтын дугаар нь болохоор автоматар дугаарлагдаад явж байгаа мó гараад зсч боломжтой. За харилцагч байгууллага дээр тухайн тоног хөрөмжөө ямар байгууллагаас авч байгаа гэдгээ сонгоод өчрөн гэсэн үг. За би энэ билээ төлөөс бэйсбик гэж сонгож. За тухайн энэ байгууллагт маань худалдаа авалт хийж байгаа байгууллага маань ингээд хайхаар байхгүй байгаа тохиолдолд шинээр оруулах гэдэг нөх харилцагч байгууллагын маань цонхонд шинээр нэмээд өгчих байгаа шүү дээ. За энэ дээр болохоор тухайн байгууллагын шигтнээр оруулж байгаа. Энэ дээрээ дахиад шигтнээр сонгоод өчнө гэсэн үг байна. За энэ маань болохоор худалдаж авч байгаа өмнө нь явах нь орлогын төрөл дээр болохоор одоо тухайн хөрөнгөө худалдаж авч байгаа мó, хандвар авч байгаа мó, шилжүүлж авч байгаа мó гэх мэтчлэн ингээд төрлөө сонгоод өчнө. За худалдаж авч байгаа тохиолдолд худалдаа авсан гээд за кредит дансны дээрээ за байгууллага төлөх хөдөлгөч юм уу. За нэрөө хөрөнгө худалдаж авахдаа кредит дансны дээр байгууллага төлөх хөдөлгөг сонгосон тохиолдолд тухайн манай нэгтлэн маань болохоор харилцагаас мөнгөө гаргахдаа кредит дансны дээр мөн адилхан байгууллага төлөх хөдөлгөө сонгох хэрэгтэй байна. За нэрөө нэгтлэн хоёрын маань хоёр талаас сонгож байгаа данс маань адилхан мэжиж авлага өглөг маань хоёр талаас хаагдаад явах нь шүү дээ тийм ээ. За нэгтлэн маань мөнгөө гаргахдаа болохоор байгууллага төлөх хөдөлгөг гэж сонгоцсон байдаг. Нэр маань болохоор хөрөнгөө авахдаа за өөр ямар нэгэн бусад өглөг ч юм уу тийм ээ. Өөр ямарваа нэгэн өглөгийн дан сонгочих юм бол тухайн өглөг маань хоорондоо зөрөөд нэгтлэнгийн маань тайлан авлага өглөг маань зөрүүтэй харагдаад байна гэсэн үг байна шүү. Тэгэхээр ярам нэгтлэн хоёрын маань уялдаа бас яг эндээ байгаа зүг. Нэгтлэн мөнгөө ямар данслуу гаргана за байгууллага төлөх хөдөлгөг үү, хувийн төлөх хөдөлгөг үү, хоолны хөдөлгөг үү гэх мэтчлээ. Ярам маань болохоор материал хөрөнгөө орлогот авахдаа яг тухайн данслуу авахгүй бол нэгтлэнгийн маань тайлан авлага өглөг маань зөрүүтэй харагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоорондоо дансаа урьдчилан тохирсон байх хэрэгтэй байна шүү дээ. За хүнсний материал орлогдож байгаа бол хоолны өглөг рүү бичих шүү гэдэг нэр маань ерөнхийдөө нэгтлэнтэйгээ хоорондоо дансаа тохироод ижил дансаар явах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. За байгууллага төлөх хөдөлгөг явууч. За тэнгуут л хэмжээ дүн нь болохоор автоматар гараад ирж байгаа юм байна. За худалдаа авч байгаа тохиолдолд ингэж авчих юм байна. За ингэж хадгалчих юм. За хандвар авч байгаа тохиолдолд яах вэ гэж байгаа тийм. За ингээд зөөрөн компьютер юм уу хадгалчих. За хөрөнгийнхөө нэрийг орууллаа. Тийм ээ. Тоо ширхэг орууллаа. Хөрөнгөлөгчтэй илэрхийлэхгүй. За хэмжих нэгж дээр ширхэг гэдэг. За ашиглалтын хугацаагаа 2 жил. За бүртгэлийн дансаа болохоор машин тоног төхөөрөмж компьютер гэж сонголоо. За бусд нь яг адилхан тийм ээ. За гэтэл би сайн нөгөө нэг өмнөх хөрөнгөө орлогот аваад хадгалангууд энэ өмнөх дүн нийт дүн дээр ороод ирж байгаа. За энэ маань болохоор нийт дүн гэдэг нь болохоор нөгөө баримтын маань дүн гэсэн үг. За энэ дүн маань болохоор тухайн яг энэ орлогдож байгаа хөрөнгөний маань нийт дүн гэсэн үг. Энэ нийт дүн нь болохоор баримтын дүн гэсэн үг шүү. За тэнгууд хандвар авч байгаа тохиолдолд яах вэ гэхээр орлогын төрөл дээр хандив гэж сонгоод за одоо болохоор гол юм кредит данс ахна тийм ээ. Кредит дансны дээр болохоор
За энэ дээр орж ирээгүй. За энэ дээр нөгөө нэг 12 тиг 17 12 тиг 18 гэсэн хоёр данс нэмэгдсэн байгаа шүү дээ тийм ээ, нэгтлэнгууд маань мэдж байгаа. За тэр маань ямар хоёр данс нэмэгдсэн бэ гэхээр 12 тиг 17 маань болохоор үн төлбөргүй хүлээн авсан орлого үндсэн хөрөнгө гэсэн данс заах юм тийм ээ. Үн төлбөргүй хүлээн авсан хөрөнгө үндсэн хөрөнгө гэсэн данс. 12 тиг 18 болохоор үн төлбөргүй хүлээн авсан орлого бараа материал гэсэн данс заах юм. Тэр хоёр маань болохоор ерөнхийдөө үн төлбөргүй хүлээж авч байгаа хөрөнгө материалаа дансаар нь ялгаад үн төлбөргүй гэсэн данслаа авч байгаа гэсэн үг байна шүү дээ. За одоохонд болохоор үн төлбөргүй ласан орлого гээд 12 3 авч. За хандвар авж байгаа ялгаа нь ерөөсөө орлогын төрөл нь болохоор худалдаа авсан хандив хоёроор ялгараад, за кредит данс маань болохоор худалдаж авж байгаа тохиолдолд үүсгэн данс, хандвар авж байгаа тохиолдолд болохоор ерөнхийдөө үн төлбөргүй орлогын данс байх нэ л гэсэн үг. За ингээ хадгалж тэнгуут л энэ нийт дүн маань нэмэгдэж харагдана, энийг сайн анзаараарай. За 3 сая 500 болчихж байгааз. За энэ маань болохоор баримтын маань нийт дүн гэсэн үг. Саяны нэг баримтан дээр олон хөрөнгө авж байгаа тохиолдолд энэ маань тухайн байгууллагаас авсан зарлагын баримтын маань хүлийн дүнтэй таарах ёстой гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За BSP-гээс би одоо жишээ нь зурагт хөлдөөч компьютер авсан байлаа гэхэд тэр 3 маань баримтын нийт хүлийн дүн маань энэ дүнтэй таарна л гэсэн үг байна. За ингээд энэ баримтан дээрх мэдээлэл дуусчих юм бол дараагийн шинэ баримтаа үүсгэх гэсэн. Ингээд нэг авсан хөрөнгөө ингээд хадгалаад явчихгууд л болохоор энэ доотлын орлогын бүртгэлийн мэдээлэл ерөөсөө арилахгүй хэвэндээ байгааг анзаарч байгааз энэ ямар ч үгээр тухайн байгууллагаас авсан олон хөрөнгө орлогдчихвол энэ баримтан дээрээ үргэлжлүүлээд орлоготороо л гэсэн үг. За энэ баримт маань дуусчих юм бол шинэ баримтаа үүсгэж явчихна гэсэн үг байна шүү дээ. За одоо гарч байгаа нөгөө баримтаа харъя. Тэнгүүт баримтын дугаар нь адилхан байгаа энэ хоёр. За тэнгүүтлээ цаашаа гаж. За тэнгүүтлээ ингээд энэ хоёр яг ижилхэн байгууллагатай ижилхэн баримтын дугаартай аль нэг хөрөнгөө сонгогдсон орлогын баримт гэдэг дараад харъя. За тэнгүүт л 5 гэсэн баримтын дугаартай BSP-гээс авсан. За хөрөнгө маань энэ гэсэн хөрөнгө байна. Нийтдээ 3 сая 500 хөрөнгө авсан юм байна гэдэг ингээ орлогын баримтаа гаргаад авчиж болно гэсэн үг байна шүү дээ. Орлогын баримт маань болохоор баримтын дугаар нь ижил, байгууллага нь ижил, он сар нь ижил. За энэ 3 ижилхэн байж нэг баримтан дээр үүсч харагдана гэсэн үг байна. За бусд нь болохоор тусдаа баримт байна шүү дээ тийм ээ. За орлого дээр ерөөсөө анхаарах юм нь болохоор юу вэ гэхээр тухайн хөрөнгийн данс байгаа ашиглалтын хугацаагаа зөв оруулна. За тэгээд энэ доор нь кредит данс байгаа тийм ээ. Худалдаж авч байгаа тохиолдолд үлгийн данс байх нь, хандвар авч байгаа тохиолдолд үн төлбөргүй орлогын данс байх нь. Тэгээд ашиглалтын хугацаагаа хамгийн гол нь зөв оруулж нэгтгэл маань илэгдлээ цаашдаа зөв бодоод илэгдэл нь зөв тусгагдаад явах нь шүү дээ. Илэгдлийнхаа ашиглалтын хугацааг буруу оруулах юм бол илэгдэл маань дутуу ч юм уу илүү ч юм уу бодогдоод алдаатай болно гэсэн. Тэгэхээр тухайн хөрөнгийн маань яг ямар хөрөнгийн тавилга юм уу, тоног хөрөнгө юм уу гэдгээс шалтгаалаад ашиглалтын жилийн зөв оруулах